За сайн бацгаана уу. За энэ удаа линзнүүд яагаад олон янзын үнэтэй байна вэ гэдэг дээр нэг бяцхан тайлбар хийх гэсэн. За олон янзын линзнүүд мэдээж байдаг. За тэднээс одоо жишээ нь эхний линз бол энэ Canon-ы 50 мм-ийн линз байна. 3000 гаруй төгрөгийн үнэтэй. За дараагийн линз мөн л Canon-ы 50 мм-ийн линз. За 6000 гаруй төгрөгийн үнэтэй. За дараагийнх нь мөн Canon-ы 50 мм-ийн линз 9990 кроны үнэтэй байх жишээтэй. За дараагийн линз нь мөн адилхан Canon-ы 50 мм-ийн линз 67090 кроны үнэтэй. Энэ бол яг одоо зүгээр нэтээс харж байгаа үн. За дараагийн линз бол бас адилхан Canon-ы 50 мм-ийн линз 39390 кроны үнэтэй гэж. За дараагийн линз бол Sigma 50 мм 20990 крон. Тэгэхээр яг адилхан хэмжээний буюу нэг хэмжээний 50 мм-ийн линзнүүд хэрнээ яагаад хоорондоо үнэн нь ийм харьцангуй одоо дээш доош байгаа юм бэ гэж бас бодож байгаа бох. Тэгэхээр энэний тайлбарыг бүгдээрээ гаргахын тулд эхлээд нэг 3 линз аваад үзье. За эхнийх бол Canon-ы 50 мм-ийн линз байна. За 3490 кроны үнэтэй гэж тийм үү. За та бүхэн дараагийн линзийг харж байна. 6090 крон. За дараагийн линз бол 67090 крон. За бүгдээрээ адилхан Canon-ы буюу нэг үйлдвэрийн нэг хэмжээсийн одоо линз 50 мм-ийн. Тэгэхээр энэний үнэнд нөлөөлж байгаа гол зүйл нь юу юм тийм үү? Яагаад ийм амар нэг нь 3000 гарантай хот нөгөөх нь 67000 кроны үнэтэй байгаа гэдэг зүйлийг одоо тайлбарлахын тулд гол ялгаа нь бол одоо яг та бүхний харж байгаа одоо энэ зүйлээс бас шалтгаалж үнэнд бол нэг өөрчлөлт нь ордог гэсэн үг. За яг адилхан 50 мм-ийн f1.8-тай STM. Хоёулаа адилхан яг үзүүлэлттэй. Гэхдээ үнийн хувьд бол бараг нэг дахин шахуу юм ялгаатай байгааг та бүхэн харж байна. Адилхан Canon нэг брендийн нэг хэмжээсэн юм линз байгаа. Тэгэхээр энэ линзэн дээр байдаг энэ тоонууд ямар учиртай юм те? Энэ тооноос хамаарад яагаад үнэн нь ийм зөрүүтэй байгаад байгаа юм гэхээр зэрэг саяных бол яг адилхан байсан. Гэхдээ энэ дээр яагаад үнэн өөр байгаа нь одоо энэ дээр гарч ирж байна. Нэг нь RF, нөгөөх нь EF гэсэн ийм хоёр янз байгаа. Тэгэхээр зэрэг энэ линзэн дээр байгаа энэ бичигнүүдийг сайн харах хэрэгтэй. За RF гэдэг нь бол одоо линзний чинь хойтлын хэсэг ийм хэлбэртэй байгаа. Нөгөөх нь EF гэх юм бол ийм хэлбэртэй байгаа. Та бүхэн тэр доор байгаа тэр цэгнүүдийг харж байгаа бах гэлтгсэн. Тэгэхээр энэ нь яг тэр нөгөө камерт суудаг хэсгээр ийм ялгаатай учраас айгүйх одоо үнийн хувьд ялгаатай ийм зөрүүтэй байгаад байгаа. За тэгэхээр энэ тухай бол яг тэр энэ маунтын талаар бол дараагийн удаа та бүхэнд сайн тайлбарлая. За мөн дараагийн удаа энэ f1.4 гэж байгаа нөгөөх нь f1.2 гэж байгаа. Энэ одоо 1.4 1.2 гэснээс шалтгаалж үнэнд бол бүр маш их нөлөө ордог. Тэгэхээр зэрэг дараагийн удаа яагаад энэ ийм зөрүүтэй байдгийг энэ хоёрын ялгаа нь юу юм гэдэг талаар та бүхэн дараагийн удаа тайлбарлая. За ямар ч байсан линзнүүдийн үнийн хувьд бол яагаад ийм зөрүүтэй байдаг талаар бяцхан ойлголттой болсон байх гэж бодож байна. За асуух зүйл байвал комент хэсэгт бичээд байгаарай. За та бүхэн тэгээд мөн subscribe дарахаа битгий мартаарай.